Тухайлбал одоо хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг одоо боловсруулад иргэдээ санал авч өргөн мэдүүлэхэд одоо бэлтгэж байна. Газрын тосны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулалт тухай буюу одоо газрын тосны нөөц засгийн төлбөрийг тухайн одоо нөлөөлөлт орчин орон нутагт хуваарьдуулах талаар одоо хуулийн төслийг бас өргөн мэдүүлсэн. За мөн одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл дээр одоо гишүүнийхээ хувьд бол одоо ажиллаж байсан. Одоо бол салбарын сайтынхаа хувьд бол энэ хуулийн төслийг боловсруулж одоо засгийн газартаа танилцуулж улсын их хурлд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тэгээд үндсэндээ бол яг одоо өөрхөн айлын буюу хүүхдэд хандсан бидний ирээдүйн үе болсон. Мөн одоо хүн бүрийн хийж чаддаг одоо үйлдвэрлэл удаа үйлчлэгээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх юм жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хууль эрх зүй санхүүжилтийн одоо шин тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр гэхдээ энийгээ бол аль болох татвар төлөхчдийн хөрөнгөөс биш үндэсний баялагын сангаар дамжуулан энэ газрын хэвлэлийн баялагийг нийт ард иргэдэд өгөөжтэй байх тэр дундаа ирээдүйн үеэс зээлж хэрэгжилж байгаа бол хүүхдийнхээ өнөөгийн хүүхдийн хөгжилд зориулах мөн нөхөн сэргээгдэхгүй бол урхаас орж байгаа энэ орлогоос нөхөн сэргээгддэг одоо хүн сүдээчүүн салбарт зориулах гэдэг энэ яг одоо зарчмын дагуу одоо гол ажлаа бол энэ 2025 онд бол хийж хэрэгжүүлж ажиллалаа. Улсын хурлын гишүүнийхээ хувьд бол одоо сонгогдсон тойрогтой болон улс орны хэмжээнд одоо тулгамдж байгаа эрх зүйн шинжилэлтэй холбоотой ажлуудтай бол одоо оролцож ажиллана. Одоо өмнө хэрэгжүүлж ажил үргэлжлүүлж бас ажиллах зүйлүүд байгаа. Саяхан одоо 1 сарын өмнө одоо хүн сүдэ аж ахуйн үйлдвэрийн сайдаар томилогдсныхоо хувьд энэ одоо хөдөө аж ахуйн салбар, хүнсний салбар, хөнгөн үйлдвэрлэлийн салбар гэдэг юм хоорондоо нэгт уялдаатай энэ салбарын одоо бодлогыг одоо залгамж халааг үргэлжлүүлэх мөн одоо шинжилгүүд хийх ажлыг бол хийн. Тухайлбал манайх бол энэ хүн сүдэ аж ахуйн үйлдвэрийн салбар гэдэг юм маань хөдөө аж ахуйн салбар нь малчид тариаланчид туслах аж ахуй. За эндээсээ бол хүн амынхаа хүнсийг одоо дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах улмаар ээг суртлах энэ бодлого тэгэд Евразийн хэлэлцээр одоо их хурц хоёрхан баталсан. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг ээг суртанд гаргах тэр дундаа энэ хүйтэн сэрүүн бүс болох одоо Орос, Казахстан, Армен, Киргиз, Беларусь гэдэг одоо энэ орнуудад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хүн сэргээгдэх бүтээгдэхүүнийг ээг суртлах өөрөөр хэлбэл одоо социалистийн үед бол энэ бид чи уул урхаа гэж байгаагүй хөдөө аж ахуйн салбараа л одоо хөгжүүлж экспортлж монголчууд бол одоо амьдарч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ одоо чиглэл рүү ажиллана. Нөгөө талдаа бол юм хөнгөн үйлдвэрлэлийн салбар буюу одоо хөдөө аж ахуйн салбараас гардаг малын гаралтай түүхийг одоо илүү гүн боловсруулалт хийж одоо өндөр хөгжилтэй орнуудад одоо экспортлох тухайлбал одоо Итали улсад Монголын ноолуур бол нэлээд хэмжээнд танигдсан. Дэлхийн брэндүүдэд бол одоо нийлүүлдэг болсон. Тэгэхээр энийг одоо улам энэ ноолуурынхаа чанарт анхаарах тийм мас ургийнхаа ашиг шимд анхаарах энэ салбар руу одоо ажиллах. Тэгэл одоо Монгол ноосыг үнцэнд оруулах. За энэ дээр нь гол нь анхан шатнаас нь эхлээд малчдад сургалт зохион байгуулах. За одоо сум болгон болон одоо аймгийн төвүүдэд ийм англи ялах одоо цэг байгуулж ингээ анхан шатнаас нь эхлээд одоо зөв энийгээ одоо ангилж ялгаад тэгээд үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Үйлдвэрүүдээ бол төрөөс дэмжиж үйлдвэрүүд нь өөрсдөө түүхийд бэлтгэн нийлүүлжтэй бас дэмжих. Тэгээд бодлогыг хэрэгжүүлнэ. За он гарангууд бол цахим хөдөө аж ахуй гэдэг бодлогыг бас бид одоо зарлахаар төлөвлөж байна. Иргэд бол одоо яг ийм мөнгөлөд орж байгаа шиг гар утснаасаа одоо бүх одоо түүхийдээ тийм малчт маань маха одоо борлуулдаг болох энэ боломжийг бол одоо бүрдүүлэх. Мөн одоо малынхаа ашиг шим үйлдвэр ухсааг сайжруулах ийм одоо томоохон бодлогыг хэрэгжүүлнэ, малаа эрүүлжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Тэгээд эцсийн дүндээ бол экспортлож одоо мөнгө олох, бэлчээрийн даацаа хамгаалах, илүү ашиг шимтэй малыг одоо дэмжих. Газар тариалгын салбарт бол илүү малын тэжээл тариалах бодлогыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл орон нутгуудад одоо ийм одоо иргэд нөхөрлөл хоршоод одоо нэгдэж одоо ийм малын тэжээлээ тариалж илүү одоо ашиг шимтэй маха үржүүлж экспортод гарах. Монголчуудын хувьд бол нэг том давуу тал нь одоо хоёр өчтөйг харьцуулахад бид бол нөгөө одоо мал аж ахуй нүүдэлчин соёл иргэншилтэй орох учраас энэ одоо тариаланч одоо энэ хоёр өршийн ард түмнээс бол арай ялгаатай. Тэгэхээр илүү одоо малынхаа махыг малын гаралтай бүтээгдэхүүнийг л одоо гол нь экспортод гаргаж орлого олох энэ бодлогыг л одоо илүү төлхөө одоо хэрэгжүүлэх зорилготой байна. За Монгол улсынхаа нийт иргэдтэй болон
Монгол эх орныхоо өнцөг буланбарт амьдрын суугаа 300 гаруй мянган одоо малчид, за 10 гаруй мянган одоо тариаланч иргэд, аж ахуй нэгж байгууллагууд, хөнгөн хүнсний одоо үйлдвэрлэлийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа нийт одоо хамт олон тухайн байгууллагын удирдлага та бүхэндээ 2026 онд одоо ихийг хийж бүтээгээрээ эрүүл одоо сарвал байгаарай гэдэг мэдчилгээг, ерөөлийг өргөн дэвшүүлье.